Өнөөдөр ийм Монгол Академийн зүгээс орон нутгийн засаг даргын тамгын газрын мэдээлэл технологи ажилтнууд за мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдээлэл технологи ажилтнууд зориулаад засгийн газраас барьж буй Digital Pulse за ийм Монгол Академийн зүгээс шинжилэн танилцуулагдсан ийм Монголиа CGM платформ дээр шинжилгээ орсон төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаар сургалт мэдээллийг өглөө. За ингэснээр орон нутгийн төрийн албан хаагчид маань ил тод мэдээлэх ёстой 68 төрлийн мэдээллийг эрхэн зөв бүртгэж мэдээлэх вэ талаарх ойлголтыг авна. За мөн орон нутгийн иргэдэд мэдээллийг Digital Pulse зарчмын талаар мэдээлэл өгөх боломж бүрдэх юм аа. Сайн байцгаана уу? Би Дундгуй аймгийн төлөөлөл оролцож байна. За аймгийн засаг даргын тамгын газар болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд за төрийн нэгдсэн цахим хуудасны талаарх мэдээллийг хэрхэн оруулах вэ? Мэдээллийн ил тод байдлаа хэрхэн хангах талаар мэдлэг мэдээллийг олж авч байна. Хоёрдугаар бид нар бас сургалтандаа бас мэдээллийн аюулгүй бодол болон хиймэл оюун ухааны талаар мэдээллийг бас төлхөө авч үйл ажиллагаанд ашиглахын давуу талтай сургалт болж байна. Ийм Монгол Академийн хамт олонд 5 навид хувилбараар төлөвлөсөн та бүхэнд бас баярын мэнд хүргье.